Бид нар сая ингээд ер нь бүгдийг ярьчлаа да. Яг хүн болгон хүүхдүүдээ мундаг хүн болгохыг зорддог. Яг зүгээр эндээс миний хэлэх гээд байгаа ганц санаа бол биднэрт ингээд хүсэл нь байгаад идэг. Гэхдээ зориг тавиад зоригтой хүрэхгүй бол бидний энэ хүүхдээ мундаг хүн болгох гээд байгаа хүсэл маань зүгээр нэг мөрөөдөл болж одоо ард хоцроод байна. Тэгээд энэ хүүхдтэй ажиллах энэ цагчин бол ерөөсөө өдөр минут цаг минутаар хэмжигдэж байгаа энэ зүйл хэдхэн сар хэдхэн жилийн яг тэрний хөгжиж байгаа байдлыг алдахад л бид нар цаг хугацааг эргүүлж чадахгүй тийм. За энэ play based childhood буюу бидний болон бидний ээж аавын хүүхэд нас бол яг нэг амьд харилцаан дээр болж өнгөрсөн гэдэг навчаан хэмж маань айгүй сайхан энийг тайлбарлалцсан. За энэний одоо давуу талуудыг хэлэх нь одоо илүүц баг. Одоо биднэрт ирчээд байгаа энэ аюул за миний энэ эцэг эхийн хурал гэд санаачлагыг одоо санаачилж байгаа нэгэн шалтгаануудын нэг нь бол энэ phone based childhood буюу энэ технологийн эрүү үе бид нар дээр ирчээд байна. Нэг талаараа бидний энэ ажил амьдралыг маш сайн хөнгөвчилж өгч байгаа боловч эргээд энэ маш том аюултай байна гэдгийг энэ том хөгжсөн одоо орнуудын судалгаанууд аль хэдийн харуулад эхэлсэн. Манад энэ судалгаанууд одоо хараахан хийгдэж эхлээгүй байгаа. Гэхдээ л бид нар өдөр тутамдаа энэний одоо хор уршиг ингээд та бүхэн яг анзаарах юм бол айгүй их гарч ирж байгаа. Одоо 2010 онд iPhone хамгийн анхны нөгөө урталтаа iPhone 5S үлээ те урталтаа камертай утас гаргасан. За ингээд Facebook, Instagram-ыг 12 онд худалдаж аваад бүгдээрээ дэлхийн нийтээрээ юу хийж байгаагаа өөрийгөө бусдтайгаа харьцуулах тэр боломжийг ингээд дэлхийд дахин гаргаад өгсөн. За эмэгтэй хүүхдүүд бол эмэгтэй хүн байглаасаа ингэж хин нэгэнтэй ингээд ойр дотныхоо хүнтэй ингээд өөрийгөө харьцуулт юм байна л. Бидний үед хүүхдүүд охтууд юугаа яадаг байсан бэхээр хажуудлынхаа орцны охинтой харьцуулдаг ч юм уу те. За найрамдал тусланд амруул нэг бүлгийнхаа нэг охинтой харьцуулах ч юм уу. Эсвэл ангийнхаа охинтой нэг харьцуулдаг байж итл тас гээд одоо интернет хөгжөөд камер урталтаа гарц гарч ирээд дэлхийд дахинтай ингээ өөрийгөө харьцуулаад эхэлснээс хойш 2012 оноос хойшийн судалгаанууд бүр ингээд айгүй ноцтой болоод ирсэн. За тэгээ ийм судалгаануудыг уншсан учраас ерөнхийдөө би энэ дээр ерөнхийдөө жоохон юм одоо санаачлагыг бас эхлүүлэх ёстой байна гэдэг үүднээс энэ эцэг эхийн хурлаа эхлүүлсэн юм аа. За тэгээ бидний хувьд энэ яг шийдэл нь юу юм бэ гэхээр хүүхд болгон 24 цагтай. Тэгээ энэ 24 цагийг нь сайхан хуваагаад өгч илдэл гэж байгаа товчхондоо бол. За ингээд хичээл сургуультай явчихж гин, унтчихж гин, хоолоо идчихж гин, замдаа төгжирч гин. За нэг гэрийн даалгавраа хийх цаг байгаах. За ингээд нэг тодорхой хэмжээний цаг үлдчихэж байгаа. Энийг нь тэр нэг зөв дадал суулгах гэдэг тэр спорт орнд хичээллүүлчээ, урлагийн мэдрэмж авах гэдэг тэр одоо төгөлдөр хуур, гитар юу гэдэг тэрэнд нь ингээ явуулчихаар нөгөө хүүхэд маань ямар ч лсэн энэ нэг 24 цаг гэдэг юмны одоо үн цэнийг ойлгоод авчиж байгаа маа. Бид нар чинь тэгэл нөгөө яад ч ээж аав нар ингээл хүүхдүүдээ ер нь хагас бүтэн сайнаар алийг нэг тэднийх рүү нэг яваадахыг гэл нэг ямар ч зориггүй хүүхдүүдэд дагуулж явдаг. Энэ байдал ерөнхийдөө за манай л хүүхдүүд дээр бол бүрэн зогссон. Зүр. Наа чи пив. Бүр ингэ зогссон. Ягаад тэгэхээр тэр хүүхд бүр бага наснаасаа үгүй гэж хэлж сурч эхэлж байгаа байхгүй. Тэгээ миний ажигснаар бол ягаад тэр хүүхд үгүй гэж хэлж байгаа вэ гэхээр би байгаа зү тэ. Ягаад тэр хүүхд үгүй би нөө пив уучвал арай нэг жоохон жилэтэй ярих юм болоо гэж таа. Тэгээ бүтнээр нас ууч чадсангүй л дээ. Тэгээ нөгөө тэр хүүхд чинь бол за надад ингээд ийм цаг байгаа би энийгаа ингээд тоглолчин ингээд чинь би тэр айл руу явах бол надад ямар ч хэрэггүй юм байна гэд энэ бол тэр хүүхд тэр бага насндаа олж авч байгаа амар том одоо ололт юм шиг надад санагдсан. За бие засаад гэрээ засаад төрөө зас гэд бидэрт нэг үг байдагтэй. Би энэ үгийн ер нь бол утгыг одоо ингээд илүү жоохон ухаж ойлгож эхэлж байгаа. Тэгээ нэг ухах тусам би одоо ер нь бол буцаад гэрээ засах руугаа ер нь бол явцсан. Тэгээд юу бид нар энэ буруу ойлголт нь юу байдаг юм шиг санагдсан бэ гэхээр энийг бид нар нэг амьдралын дистараа гэж юу ойлгоод байдаг юм шиг. Одоо ингээл за сургуулаа төгсчлөө, ажилд орчлоо, гэрээ засчлаа. За хань жилдээ олчлоо, хүүхэдтэй олчлоо, тусдаа гарчлаа, гэрээ засчлаа гэх тэ. За одоо барыг төрөө зассан их гэдэг юм шүү тэ. Гэтэл эн чин тэр нэг зөв дадал зуршлыг олж авч байгаа зүгээр процесс юм биш үү тэ. Гэрээ бие засах нь бол өөрийгөө засчихж байгаа тэ. Тэр гэрээ засж байгаа нь бол тэр танаа гэрт байгаа тэр бяцхан хүүхдийг бие засахад нь тэр зөв дадалд нь сургаж байгаа ийм процесс юм шүү гэх тэ. За одоо аав нараас асуумаар байна л да тий. Яг та дотроо асуугаад үзээрэй. Охин хүүхдтэй айл бол охтууд нь том болоод аав шиг хүнтэй сунаа гэдэг. Эрэгтэй хүүхдтэй айлууд том болоод аав шиг хүн болно гэдэг.
Тэгэхээр за магадгүй эрэгтэй хүүхэдтэй аль бас тэгдэг те том болоод ээжийнхээ хүнтэй сунаа гэж. Тэгэхээр та бүгд нэг нүдэн ханжгаад нэг бодоод үзээрэй. Би охиноо яг өөрсгөө ийм дадал зуршилтай хүнтэй амьдралаа зохиогоод явахад бэлэн байна уу? Гарын атгуулаад явахад бэлэн байна уу те? Хэрвээ бэлэн биш гэдэг дүгнэлт та хэрвээ өгж байгаа бол та бас эргээ бие засах руу орох болсон юм шүү те. За ээж нар дээр ч гэсэн муу ялгаагүй. За энэ гэрээ засах процесс дээр бол одоо манай гэрийн хувьд бол хамгийн суперстарууд нь багш дасгалжуулагч нар байгаа. Тэгээ энд бас манай гэрийг одоо ингээд яг гэрийн баган мэт засч авч явж байгаа маш олон багш дасгалжуулагч нар маань ер нь бол ирдсэн байгаад би бас их баяртай байна. За тэгээ яагаад би багш дасгалжуулагч яриад байгаа вэ? Яагаад ерөнхийдөө энэ спорт гэдэг зүйлийг яриад байгаа вэ гэхээр энэ 10-аас 25 гэдэг энэ наслалтаа энэ бүр 10-аас 25 гэдэг 10 to 25 гэдэг бүр юм бараг 600 хуудастай амар тийм том ном байгаа. Бестселлер. Би тэрийг бас яг орчуулад хүн уншихад бас жоох хэцүүлтэй тийм том ном. Тэгээ энэний миний та нарт хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр танай гэр бүлд яг одоо энэ 10-аас 25 насны хүүхдэд чинь хөндлөнгөөс менторлох дүр байдаг уу? Хэрвээ байхгүй бол тэр дүр та нарт заавал хэрэгтэй. Би бол энийг бол яг ингэ мэдчихэж байгаа хөөхтэй. Яагаад вэ гэхээр 10-аас 25 насн дээр хүүхдүүд ээж авах үгийг сонсдоггүй. Сонсохыг ч хүсдэггүй. Ерөөсөө л тэнийг юм байна наа чин болохгүй заа гээл бити өглөөдөө л гин. Гэтэл энд одоо манай гэр бүл төр байгаа те. За гадны саксны багш байна, усан сэлэлтийн багш байна те. Тэдний үг бол зүгээр л бурхан мэд шүтнэ. Тэмцээнд өгсөн байна гаазтай юм бохгүй. Ингэсэн байна наад хоолоо одоо ид те. Алив чи яагаад байна гээл те. Гэр бүрт болохгүй байгаа юм одоо жишээ нь би нэг юм хиймээргүй байна гингүүд би одоо хэн рүү ярихаа мэдчихэж штэ. Тэгэнгүүт нөгөө талаас дуудлага орж ирлээ. Манай хүүхдийн бодол шал өөрчлөгдсөн байгаа байхгүй тийм. Тэгэхээр ийм нэг ухаалаг байдлаар бид нар яах ёстой юм шиг. Ягаад тэгэхээр хүүхдтэй ингээд тулгаад идэг нөгөөх чи улам одоо хамгаалтаа аваад идэг тийм. Тэгэхээр яг энэ 10-аас 25 насны дээр та бүгдэд тийм гэр бүлд чинь тийм дүр байдаггүй бол ер нь бол энэ бол хамгийн байх ёстой дүр шүү. Та ээж аав нараас бодоод үзээрэй. Та жоохон бахт ингээд бас нэг хамаатны нэг ах мах ч юм уу ирээл те тэрийгээ бас ингээд жоохон шүтдэг. Тэгэл тэр нийгэм хилэнгүүт бас амар ордог. Тийм юмнууд бол бас айгүйх байдаг шүү. За авиасын нууц гэдэг энэ ном орчуулж гаргаж байгаа. Энэ бол миний хувьд 5 дахь ном маань болж байгаа. Энэ ном миний хувьд маш тийм олон гэх юм уу бас хэд хэдэн чухал тархины төвжийг тайлж өгсөн байгаа. Тэгээ би энийг ерөнхийдөө бас энэ даав нартайгаа ер нь бүх эцэг эхчүүдтэйгээ ер нь хуваалцахыг маш их хүссэн. За тэгээд энэ номон дээр хамгийн ихэнд гарч байгаа нэг зүйл нь юу гэхээр энэ deep practice гэж хэлж байгаа. Deep practice-ыг одоо та бүгдэд жишээгээр ярих юм бол яг Бразилийн нөгөө хүлэмбэг бол та бүгд мэдж байгаа те маш тийм уран айгуу гоё одоо Роналдо, Роналдиньо хин бэдийн те Кака бүгдээрээ Месси бүгдээрээ ялгаагүй. Луис Суарес бүгдээрээ ялгаагүй. Тэд нар яаж ийм энэ бидний харж байгаагаар авиас те бидний харж байгаагаар яаж ийм авиастай болчихвоо гэдгийг энэ номны зохиолч нь энэ дэлхийд дахинд байгаа энэ авиасны цэгүүд дээр очиж судалгаа хийсэн байна. Тэрний нэг том цэг нь Бразил гэхгүй. Тэгээ Бразилийн энэ хүлэмбэг футзалаас хөгжилтэй байна. Яагаад тэгэхээр тэр футзалын бөмбөг нь өөрөө жижигхэн, энгийн бөмбөгнөөс хүнд. Нэг футзалын тоглолтын дээр нэг тамирчин энгийн хүлэмбэгийн 11-11-11-ээр тоглолдог хүлэмбэгийн юунаас бөмбөг нь 6 дахин илүү хүрд юм байна. За тэгээд тэр жижигхэн зайд тэр нөгөө сонин содон хууралтаа хийгээд хамгаалагчаа давж гараад ингээд пас ирэхэд хүнд бөмбөгийн чинь бас илүү тогтоох илүү ур чадвар гарч ирнэ тийм. Ингээд та бидний мэддэг тэр Бразилийн уран хөл бөмбөг 1940-од оноос хойш гарч ирсэн юм байна. За яг судлаад үзсэн чи Европ ч гэсэн ингээ футзал байдаг штэ гэдэг нь Европын футзал яг 1980 оноос хойш тий. Тэгэхдээ Эден Хазард энтер гээд бас Европын хөл бөмбөгч зөндөө байдаг. Бүгдээрээ футзалын төвхтэй. За тэгэнгүүт энэ нэг deep practice гэдэг юм энэ номонд маш тийм том chapter болж орсон байгаа. Бид бас яг та хэдийг ер нь жоохон уншаасаа гэж бодож байгаа учраас товчхон энэ талаар нь ингээд яриад өнгөрч байгаа шүү. За намайг яаж ингээд бас 5 хагас босоод идэв 5 босоод хүүхдүүдэд зөөгөөд идэв ингээд бас манай найзууд асуудаг л та чи яаж чадаад идэв ингээд те. Яг нэг шалтгаан нь бол нөгөө өмнөх оройн тэд нартайгаа шоудчаад өглөө нь албаар тэд нартай үзүүлдэг хөөх те стори хийж би ингээд боссон шүү гэ те. За гол шалтгаан нь бол энэ миелин гэж байгаа. Миелин юу вэ гэхээр та өөрсдийнхөө тархийг нэг хотоор төсөөлөд үзэх юм бол энэ миелин болвол тэр хотын зам нь энэ мэдрэлийн эсүүдийг холбож байгаа энэ аксон гэдэг энэ гэрэлтэй жоо харагдахгүй. Энэ мэдрэлийн эсүүдийг холбож байгаа энэ аксоныг
ороож бүрхдэг ийм одоо ийм юу гэх юм rap те ийм бүрхүүл болт те. Тэгээ энэ мээлийн бүрхүүл practice хийх болгонд нэмж бүрхэж идэг энэ аксоно. Тэгэхээр өнөөдөр танаа хүүхдийн энэ мэдрэлийн эсүүдтэй холбож байгаа зам нь цагт 22 км хурдтай явж штэ мэдээлэл дамжуулж байна те. Та хүүхдтэйгээ ойрхон ажиллаад энэ deep practice-ийг хөгжүүлээд авах юм бол таны хүүхдийн энэ зам 200 км цагийн хурдтай хурдлах тэр хурдны зам болж хувирна. Тэгээд нөгөө мэрэгжлийн тамирчид чинь тэнцээ гарч ирж байгаа байхгүй. Тэгээ миний хувьд энэ одоо шинжлэх ухаанч талаас одоо миний хувьд энэ тархины төвжийг тайлах бол хамгийн том одоо түлхэх одоо хүч байсан. Би энийг мэдснээс хойш бол ерөөсөө надад минут секунд бүр чухал. Тэр нэг өдрийн алдж байгаа бэлтгэл болгон миелины бүрхүүлээ алдж байна л гэдэг ийм одоо юм суудсан. Тэгэл эннийхээ араас ерөнхийдөө ингэ явчихж байгаа. За энэ номны бас нэг том хэсэг нь бол энэ одоо асалт буюу ignition байгаа. Энэ одоо юу вэ гэхээр штэ. За 2 дугаар дайны дараа Япон маш муу нэр хүндтэйсэн. 19 жилийн дотор энэ Япон өөрсдийнхөө нэр хүндийг сэргээхийн тулд энэ улсаараа Япон хүн байх бахархалтай юм шүү гэдгийг харуулахын тулд 1964 оны Токиогийн Олимпик хийсэн. Энэ Олимпик хийхдээ маш их хэмжээний дэд бүтц барьсан. Энэ бол яг улсаараа бүр энэ бахархлаа эргээд сэргээх, Япон хүн байх бахархлыг сэргээх энэ зөв дадал зуршилтай энийг сэргээх бүр улсын бодлого явж байгаа байхгүй. За ингээд 64 он болсон. За миний түрүүчийн сард орчуулж гаргасан Чипийн дай номон дээр бас энэтэй параллельны мөрөгдөг. Тэр нь юу вэ гэхээр Япон бас яг 2 дугаар дайны араанаас Япон бахархлаа сэргээх үүднээс Sony гэдэг бидний мэддэг агуу компани байдаг. Тэгээ Sony-гийн үүсгэн байгуулагч Akio Morita энэ Японы дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2 дахин өсгөнөө гэд энэ цахилгаан барааны салбарт хөл тавьж мөн тэр мөчийг биелүүлсэн байдаг. Энд чинь ингээ хоёр талаас ингэж яваад мөргөөд 64 оны Олимпийн дараа Япон хүн байх бахархал эргээд бараг дэлхийд номер 1 шахуу болсон. За ингээд явж исэн чинь 80-ад онд Японы эдийн засаг дээд зэгтээ тулаад 89 он дээд зэгтээ тулаад энэчнээс ерөнхийдөө энэ strawberry generation гэдэг юм үүсч гарч ирсэн. Энэ юу вэ гэхээр үгнээсээ барыг харагдаж байгаа. Гаднаа гэлцэл дотроо одоо ийм нялцгай тий. Энэ strawberry generation бол айгүй тийм ноцтой. Монголд буюу бас маш олон юм одоо орнуудад яг энэ strawberry generation ингээд үүсээд ер нь бол явж байгаа. Сая MC маань бас хэллээ шүү дээ. Ингээд Тэнгисийн ирэг гэ шоунаас хүртэл ингээд харагдаж байна гэх тий. Энэ илэрлүүд нь ингээд гарч ирж шүү дээ. За ингээд strawberry generation яагаад гарч байгаа юм бэ гэхээр маш тийм гоё өндөр хөгжилтэй, эдийн засгийн сайхан тулцсан, аюулгүй, гэртээ хоолтой, унттай ийм сайхан юунуудаас ерөнхийдөө нялцгай generation гарч ирж байгаа юм. За энэ нялцгай generation гарч ирсэн 2011 онд Фукушимагийн одоо газар хөдлөлт цунами болсон. Энэний дараанаас Япон дахин бид нар ер нь бол энэ Япон бахархлаас эргээхгүй болохоо болчлоо. Strawberry generation ч утгаа алдлаа. Энэ Япон гэдэг нэр хүнд бас одоо ер нь бол утгаа алдлаа гэд. За ингээд 11 онд газар хөдлөлт болоод 13 онд Токио 2020-ийнхоо эрхийг авсан. Ингээд Токио 2020 бол яг дахиад бодлогын шин чанартай дахиад олимп орж ирж байгаа байхгүй. Ингээд Япон бахархал эргээд сэргсэн үгүй нь бол яг хэдэн жилийн дараа харагдах байх. За Бээжин 2008 яг адилхан Хятад улс Хятад хүн байх гэдэг тэр бахархлыг спортоор дамжуулж төрүүлж өгч байгаа. Бид нар ч гэсэн энд байхдаа сонсдог гэсэн шүү дээ. Бээжингийнхаас алах гэдэг амар юм хийгээд байна гэл те. Энчнээс ахуулаад энэ олимп дээр Хятад 51 алтан медаль авч нэгдүгürt жигсаж Хятад хүн дэлхийд бүх спортоор өрсөлдөх боломжтой байна гэдгийг улсаараа харуулад тэгээд энэчнээс хойш одоо ерөөсөө бүх тэр нөгөө нэг секц дугуулсан бүгд дүүрээд одоо ингээд бид нар олимп бүх спортод хятадууд бас ямар амжилтыг гаргаж байгаа вэ бүгд харж байгаа шүү дээ. За энэ хувь хүмүүс улсдаа буюу дэлхийд дахинд ямар одоо энэ асалтыг гаргаж ирж байгаа юм бэ гэдгийг та бүхэн харж байна. Seri Park гэдэг 1998 онд Солонгосын эмэгтэй гольфчин энэ бол тухайн жилдээ нөгөө US Open-ыг хожоод LPGA буюу одоо гольфийн хамгийн хоёр том тэмцээнийг ялсны дараа гольфийн бүүм Солонгост болсон. Яагаад бүүм болж байгаа вэ гэхээр энэ охин чадаад тахт бид нар яахлаараа чаддгүй гэдэг эцэг эхчүүдэд хүртэл Солонгос охин чадж байгаа юм чи манай охин ч гэсэн чадах юм бэ гэгээд ингээд Солонгос гольфонд дэлхийн номер 1 болсон. Анна Курникова
Энэ номонд гардаг жишээ байгаа. Энэ тод жишээ. Спартак гэдэг Москвагийн бас тэр deep practice нөгөө яг talent hot байдаг гэдэг. Тэр авиаснууд танаас гарч ирээд байгаа юм бэ гэдэг энэ ч яа. 16 наснда 1997 онд Wimbledon гэх том тэмцээний хагас шигшээ шалгараад Мартина Хингис хожигдсон. Мартина Хингис дараа нь тэр тэмцээнийхээ авраг болсон. Харамсалтай нь Анна Курникова карьерийнхаа турш нэг ч авраг авч үзээгүй. Ганцаарчсан төрөлд. Тэгэхдээ Анна Курникова гэдэг тамирчин энэ теннисний үеийг Орос одоо дэлхийд дахинд гаргаж ирсэн. Оросын холбооны улс тэр аяараа гарч ирсэн. Анна Курникова гэдэг 16 настай хүүхд чадаад тахт бид нар чадах юм биш үү гэдэг итгэл үнэмшил гарч ирээд 2008 онд Орос алт авсан. 2009 онд дэлхийн номер 1 тамирчин болсон. 2010 онд дэлхийн номер 2 тамирчин болсон. Ингээд дэлхийн номер 20 тамирчдаас энэ Спартак гэдэг клуб биш үү? Зүгээр гараашийн ийм одоо орчинтой клуб байхгүй. Айгу муу нөхцөлтэй бөмбөгч байхгүй баг шахав. Дандаа хий хоосон цогтөг гэж байгаа тийм. Тэгэл хий хоосон цогц байгаа багш нэг бөмбөг өгөхөөр тэрийн зөв зохиол алдахаар амар харамсдаг. Тэгэнгүүт тэр нөгөө миелийн чи ажиллаад нөгөө бүрхүүлээ үүсгээл тийм. Бас айгу сонин арга барилуд байгаа байхгүй. За Усейн Болтыг бол та хэдэд одоо хэлүүц үз. Гэхдээ яг хөө ингээд Бээжингийн Олимпиар 2 том рекорд эвдсэн. Ингээд үндэсний бахархал нь болсон. Эннээс хойш одоо Ямайк улсад ингээд хөнгөн атлетикийн спринтинг төрөл бүр ерөөхдөө ингээд соёл хэмжээнд болчихж байгаа тийм. За Пеле хөл бөмбөг байна тийм. Яромир Ягр буюу 90-ад онд Чехословак улс 2 салаад жижиг улсууд ерөнхийдөө хоккейд амжилт гаргаж болдсон биш үү гэдгийг энэ тамирчин NHL буюу Америкийн нөгөө мэрэгжлийн хоккейн лигт ороод шилдэг тоглогчоор шалгараад бас ийм одоо түлхүүц өгч исэн байна. За Булган аймгийн Игэл жирийн малчны хүү. Одоо яг Монгол явах гэж шүү дээ, тийм. Жүгдэр дэмдийн гүр архичаа гээл сансарт нислээ гээл биднийг жоохон багтай. Одоо бидний нөгөө нэг сурах хүчигт айгүй их орж ирдэг гэсэн. Сансрын нисгэгч болно гээл те. Тэр үеийн хүүхдүүд айгүй их ярьдаг гэсэн. Одоо бол нэг тэгж ярихгүй шүү дээ. Тэр үеийн хүүхдүүд энэ нөгөө пропаганда бодлогын шанартай юм явсан байхгүй те тухайн үед. Булган аймгийн Игэл жирийн малчны хүү сансарт нисээд байхад таны өвч гисэн ингээд одоо сансарт нисч болно шүү гэдэг. Энэ бол бас ерөнхийдөө аюу зөв байхгүй. Улсаараа ингээд бодлого гаргаад тэрийг хэрэгжүүлээд тэр нь бас тухайн үед аюу сайн хэрэгжиж ирсэн. За энэ зүгээр нэг үзэгдэл маягаар Монголд яаж гисэн гэхээр мөн Булган аймгийн Игэл жирийн малчны хүү Төвшинбаяр авраг 2008 онд Бээжингийн алтан медаль авсан. За энэ алтан медаль авснаар бид нар тухайн үед ямар улс төрийн хүнд нөхцөл байдалтай байлаа. Спорт бидрийг хэсэгхэн зурч гисэн нэгтгэж чадсан. Энд бол спортын хүч ерөнхийдөө харагдаж байгаа. За тэгээд 2008 оны 10 сард 11 төрлийн олимпийн төрлийн секц дугуулан Монгол улс даяараа дүүрсэн. Энэ бол маш том одоо асалт байхгүй тэ улсаараа. За тэгээд 2014 онд Санчир бэлгүүн тэргүүтээ Инчоны Азийн наадамд манай Саксны баг ямар асалтыг гаргасан бэлээ. За саяны октоодын 3/3 тэ. Энэ октоодын 3/3-ын саяны энэ асалт бол одоо нэг 5-10 жилийн дараа бид нэр үр өгөөж нь ерөнхийдөө харах байх. За ингээд Physical Asia дээр сая яав. Одоо бүгдээрээ ингээл нэгтгэхээс та чухам алаад фитнест явал мөр хийгээл алах гээд байгаа шүү дээ. Эн чинь бол ер нь бол яг тэр нэг асалтыг ингээд биднэрт өгөөд байгаа байхгүй тийм. За энэ Монгол гээд баг ерөнхийдөө авраг авсан. Тэрийг бид нар улсаараа дэмжсэн. Би эдрийг яагаад оруулсан бэ гэхээр биднэрт өнөөдөр хар бараа юм хэтэрхий их Монгол улс ганцхан юм дээр л нэгдэж чадчихна. Тэр нь спорт. Өөр юун дээр ч нэгдэж чадахгүй. Зөвхөн спортоор нэгдэж чадчих. За тэгээд би энэчнээс юу хэлэх гэсэн бэ гэхээр номоо хөдөлж байгаарай. Тийм за тэгээд бид нар ерөнхийдөө энэ хүүхдүүдтэй одоо бага наснд нь те энэ нэг зөв дадал зуршлыг суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Энэ дээр л одоо бидний эцэг эхийн оролцоо юм байна. Тэрнээс биш нөгөө та навчаа амж ярьсан бүгдээрээ ярьсан тэр нэг helicopter parenting буюу яг урдуур нь орж алдаагийн засаад идэг. Чи ингэж болохгүй. Миний хүүхд унаад ингэж болов ингэж унаг л дээ, гараа хуглаг л дээ, тэ бэртгэл дээ. Ер нь тэднийг ингээд үүсэх ёстой юм биш шүү, тэ. Тэр амьд харилцааг бид нар сэргээх ёстой юм байна. Амьд харилцааг сэргээж өгч байгаа цорын ганц зүйл бол одоо энэ яг багийн спорт гэдэг юм уу, нэг баг хам талантайгаа ингэж өсч тэр утаснаас хол байж байгаа энэ харилцааг ерөнхийдөө хилээд байгаа шүү. Тэгээд эцэг эхийн оролцоо өндөр байгаа гэр бүл, зорилготой байгаа гэр бүл ямагт зөв зөвхтэй явах болно гэж бодож байна. За та бүгд баярлалаа.